Сайн бацгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмтрийн талаарх ямар ч хажуур байхгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг суугийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань 2020 онд болсон бас л нэгэн харамсалтай хэрэг байгаа хэлээ. Ингээд хэрэгээ шууд шүүгдэгчийн биеийн бяцалтаас эхлүүлцгээе. Шүүгдэгч Эрдэнэт Монгол улсын иргэн 1986 онд Улаанбаатар хотод төрсөн тусгай дунд боловсралтай, бульдозерчин мэргэжилтэй, албан байгуулагт жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт налах дүүрэгт оршин суудаг. Холбогдсон хэргийн талаар дуртахад шүүгдэгч Эрдэнэ албан байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа 2020 оны 11-р сарын 10-ны өдрийн 16 цаг 49 минутын орчим Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр Амгалангийн замд Сод Монгол шатхуун түгээх станцын хойд талын зам дээр цагаан өнгийн Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч болох 62 настай самбууг урсгал сүрлөөгөх шалтгаанаас болж автомашинаасаа бууж маргалтан улмаар буцаж сун хөдлөх явцдаа автомашинаараа дайрч 8 насыг нь хохироосон хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ би талигачийн бага хүүхэд байгаа юм. Талигач маань 2 эрэгтэй хүүхэд 6 ачтай. 2020 оны 11-р сарын 10-ны өдөр цагдаагийн газраас надад дуудлага ирсэн юм. Ийм улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг таних уу? Зам тээврийн осолд орсон байна гэх мэдээллийг надад өгсөн. Би орой 19 цагийн үед газар дээр нь очисон. Намайг очих үед машинд дайруулсан байдалтай амь насаа алдсан байсан. Эцэг минь бидний хувьд хайрлаж хамгаалдаг хүн байсан. Хэдий нас өндөр гарсан ч нэг өдөрч болов хамт байхыг хичээдэг байсан. Хэрэгтэй холбоотой бичлэгийг үзэхэд талигаач зам тээврийн дүрм зөрчсөн байдалтай харагддаг боловч хүний амь насанд хүрэх хэрэг байсан юм уу? Өөрийнх нь өвөө байхаар настай цагаан толгойтой хүн лөө очиж уурлаж, оройлж түлхүүрийг нь булааж авч зүй бусаар харьцаж байгаа юм. Машиныхаа түлхүүрийг миний аав шүүгдэгчид өгөөгүй. Шүүгдэгч машины түлхүүрийг нь булааж авсан. Түлхүүрээ буцааж авах гэж машиныг нь хааж зогсож байгаад маргаан үүсэж амь насаа алдсан. Эрдэнэт хүнээ алдсан учраас гомдолтой байна. Тээврийн хэрэгслийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй байхад ажил олгогчоос ажил гаргасан. Хүний Эрдэнэт амь нас хохирсон байхад ажил олгогчоос нэг ч удаа холбоо бариагүй. Тээврийн хэрэгслийн жолооч хатаас хүртэл тойрч гардаг байхад хүний дээгүүр гарсан байхад ажил олгогчоос холбоо барихгүй бидэнд хүндэтгэл үзүүлээгүй. Шүүх хуралд оролцохгүй байгаад гомдолтой байна. Бүрэн бус тээврийн хэрэгсэл ажилд гаргаагүй бол эцэг минь амиа алдахгүй байх боломжтой байсан. Холбогдогчтой шүүх хурлын өмнө хүн ёсоор уулзаад гин буруугаа ойлгож байна уу? Босон хэргийг үнэнээр нь хэлэхэр байна уу гэж уучлахыг хичээж уулзахад цаасан дээр бичсэн инэл зүйлээ ярьдаг. Бидний зүгээс уучлая гэдэг байдлаар ярьж байхад урдаас худлаа ярьж байгаа нь гин буруугаа ойлгож байгаа гэж харагдахгүй байна. Бидний зүгээс нэхэмжилсэн 14 сая 500 мянган төгрөгийг шүүгдэгч цуулах байдлаар төлж барагдуулсан. Хүн амь насаа алдсан байхад бидний нэхэмжилж чадах зүйл нь оршуулгын зардал байдаг, нийгэмд амьдрдаг юм байна. Надад ийм зүйл урд өмнө нь тохиолдож байгаагүй гэсэн байна. Ингээд бүгдээрээ тухайн үед байсан гэрчийн мэдүүлгээс сонсцгоё. Гэрч гэрлэгийн мэдүүлгээс түгээгч инхма бит хоёр гадаа орлогын машинаас орлого авч байхад ойролцоогоор 18 цаг өнгөрч байхад шатхуун түгээх станцын замын 1-р игнэгээр очооны том машин явж байхад замын хойд талын игнэнээс зүүнээс баруун зүгт явж байсан цагаан өнгийн Toyota Prius 20 маркийн автомашинтай жолооч урсгал сүрж орж ирээд том очооны автомашины урдаас тулаад ороод ирсэн. Очооны автомашины жолооч тооромзолж зогсоод сигналаа байн дараад байсан. Урсгал сүрж орж ирсэн цагаан Prius 20 маркийн автомашин том автомашины жолооч зогсоогүй бол мөргөх шахсан. Том машины жолооч бууж ирээд чи яаж яваад байгаа юм бэ гэж хэлээд цагаан Prius 20 машины жолооч руу орилоод байсан. Түгээгч инхма бит хоёр орлогын түлшээ аваад зогсож байтал том ачааны автомашины жолооч сандарсан байдалтай гүйж ирээд би хүн дайраад унгаачлаа гэж хэлсэн. Тухайн үед бид нар орлогын түлшээ авч байсан учраас осол болсныг хараагүй гэх мэдүүлэг өгчээ. Гэрч инхмагийн мэдүүлгээс Колонкийн хойд замын игнэгээр явж байсан ачааны автомашины урдаас эсрэг талын игнэнд
зүүн баруун зүгт явж байсан цагаан өнгийн Pruss 20 маркийн автомашин урсгал сүрж орж ирээд урдаас нь тулаад зогсчихсон. Pruss 20 машины жолооч ухарч байсан чинь том очооны автомашин урагшаа яваад шахаад сигналаа дуугаргаад яваад байсан. Том очооны автомашины жолооч бууж ирээд Pruss 20 маркийн автомашины жолооч руу чи яаж яваад байгаа юм бэ гэд орилоо тэсэн гэх мэдүүлгийг өгсөн байна. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах, эрөөгийн цагдаагийн хэлтсийн эрөөгүй мөрдөөч цагдаагийн ахлах төслөгчийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Уг бичлэг нь 36 минут 42 секундын бичлэг байв. Бичлэгийг уншуулхад 2020 оны 11-р сарын 10-ны өдөр 16 цаг 47 минут 55 секундэд цагаан өнгийн Toyota Pruss 20 маркийн автомашин Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалангийн зам Сод Монгол шатхуун түгээх станцын хойд замд зүүнээсээ баруун чиглэлд урсгал сүрж орж ирээд улаан өнгийн ачааны автомашины урдаас тулаад зогсож байх бөгөөд ачааны автомашин урагш хөдлөх үед цагаан өнгийн Toyota Pruss 20 автомаркийн машин ухарч байв. Ачааны автомашины жолооч 16 цаг 47 минут 21 секундэд автомашинаас бууж ирээд цагаан өнгийн Toyota Pruss 20 маркийн автомашины жолоочтой уулзаж байгаад буцаад машиндаа суух үед Pruss 20 маркийн автомашины жолооч бууж ирээд ачааны автомашины урд талд тулаад зогсож байх хяналтын камерын бичлэг байх бөгөөд ачааны автомашины жолооч 16 цаг 49 минут 08 секундэд автомашинтайгаа хөдлөөд явж байх үед 16 цаг 49 минут 26 секундэд автомашины зүүн урд талын дугуй донсолж ямар нэгэн зүйл дайрч гарч байгаа хяналтын камерын бичлэг байв гэх мэдүүлгийг өгсөн байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дахь сарын 2-ны өдрийн 2380 дугаартай дүгнэлтээр Талигаач самбуугийн цогцос хийсэн шинжилгээгээр дуух, зулай, хуухны ил хашаарах, гавлын орой, суур, нүүрний ясуудын үүрт бицэрсэн хугарал, тархины эдийн эвдрэл, хоёр талын олон хавирганы хугарал, зүүн уушигны бүрэн тасрал, хоёр уушигны хатгагдаж урагдсан олон тооны шарах, өнхөлцөг хальсны урагдал, зүрх задрал, улаан хоолойн бүрэн бус тасрал, өрцний урагдал, дотор эрэхтнүүдний эврэлт, элэг бөөрийн нэцрал, нарийн бүдүүн гидсний бүрэн болон бүрэн бус тасрал, сэмж чацархайн урагдал, нэцрал, баруун зүүн суудал чихний, дээд доод салааны зөрөөтэй далд хугарал, цээж хэвлийн цус хуралд, зулралт бүхий гэмтлүүд тогтооглоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1 цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Уг гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архав хууч хөвчин тогтоогдсонгүй. Талигаач нь дээрх амьдрах боломжгүй анатомийн бүтэц алдагдсан хавсарсан гэмтлийн улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан бөгөөд 2020 оны 11-р сарын 11-ний өдрийн 04 цаг 10 минутанд хийсэн цогцсны гадна үзэлгээр нас бараад 10-аас 12 цаг орчим болсон байжээ. Талигаач нас барах үедээ согтолтгүй байсан гэх шүүх шинжилгээний дүгнэлт гарсан байна. Шүүх сэтгэл зүйн судлалын шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч эрдэнэ нь сэтгцийн хувьд ямар нэгэн өвчингүй өөрийн үйлдэлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Хэргийн талаар зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. Шүүгдэгч эрдэнэ нь хэрэг хариуцах бүрэн чадвартай гэсэн дүгнэлт гарчээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч эрдэнэ нь мэдүүлэг өгөхдөө ажлын байрнаасаа ачаа аваад Баянзүрх дүүргийн эмнэлгийн ард буулгаад буцаж явж байтал урсгал сүрөөд цагаан өнгийн Pruss маркийн машин ороод ирсэн. Би дууд дохио өгч зогсоод яаж яваад байгаа юм бэ? Урсгал сүрөөд байна гэж хэлээд очтол цонхоо онгойлгоод тэр хүн ах нь юм харахгүй байна. Хүний машин бариад явж байгаа юм. Машиныг минь замаас гаргаад өгөөч гэж хэлэхээр нь би за та наана сууж байгаарай. Би машинаа зайчлаад буцаад ирье гэж хэлээд машин дээрээ очиод нэгдүгээр игнэр рүү дохио өгөөд баг багаар ороод машинаа тэгшилж байтал хажуу талаас хүүшээ чи хүн дайрчлаа гэж хүн орилсон. Тэр үед машины арын дугуй юмн дээгүүр гарч байгаа мэт оволзоод явсан. Би зогсоод буугаад хартал хүн дайрсан байсан. Би өөрөө утаснаас 102 дугаард дуудлага өгч цагдаа эмнэлэг ирсэн гих мэдүүлгийг өгчээ.
Тухайн хэргийг прокурорын байгууллагаас тухайн хүнийг санаатаагаар хүний амь насыг хохироосон гэж ялалсан байсан. Гэтэл шүүхийн шатанд хэргийг нэгтэлж үзэхэд шүүгдэгч санаатаагаар хүн алъя гэсэн санаа зориг байгаагүй нь тогтоогдсон байна. Камерын бичлэг дээрээс харахад хоёр машин зам дээр таарч жолооч нар хоорондоо ярилцсны дараа том машин хөдөлж эхэлдэг. Ингээд харамсалтайгаар нөгөө жижиг машины жолооч тэр том машинд өртөж амь насаа алдсан байна. Эдгээр хоёр хүн нь энэ хэрэгээс өмнө нь танилуд байгаагүй, мөн өшөө үш хонцны сэтэл байхгүй. Хэрэг болох үе маш богино хугацаанд зам дээр санамсаргүй нөхцөлд болсон гэж шүүх үзжээ. Шүүхийн хийсэн шинжилгээгээр том машины жолоочийн харах өнцөгт сохор бүс буюу тодорхой хэсэг харагддаггүй зай байсан. Тухайн хэсэгт хүн орчихсон байгааг жолооч мэдэлгүй хөдөлсөн. Тиймээс шүүхийн дүгнэлтээр энэ нь санаатай алга биш, харин болгоомжгүйгээс болж хүний амь насыг хохироосон хэрэг гэж үзээд ял зүйчлэлийг нь өөрчилсөн юм байна. Жолооч нь хохирогчийн гэр бүлд нөхөн төлбөрийн 14.5 сая төгрөгийг өгсөн учраас шүүх үүнийг нь мөн харгалзан үзсэн байна. Мөн шүүгдэж эрдэнэт хүндрүүлэх нөхцөл байдал байгаагүй бөгөөд гар герт нь нөхөн төлбөр буюу 14.5 саяыг өгөхөөс гадна шүүгдэж эрдэнэт бага насны 4 хүүхэдтэй хэмээн хувийн нөхцөл байдлыг нь шүүгээс авч үзсэн байна. Шүүгээс шүүгдэж эрдэнэт хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосонд гин буруутайд тооцжээ. Түүнд 5 жилийн хорих ялыг оноосон бөгөөд тухайн ялыг нээлттэй хорих байгууллагт илүүлэхээр шийдвэрлэжээ. Өнөөдрийн ярьсан хэрэг маань энд хүрээд дуусаж байна. Тэгээд маш харамсалтай хэргийг бас ингээ ярьлаа. Монгол улсын замын хөдөлгөөн угаасаа нөхцөл байдал ямар хүнд байдаг гэдгийг та бүхэн мэддэг. Ямар нэгэн асуудал үүсвэл уураар битгий асуудлыг шийдэх гэж оролдоорой. Манай сувгийг дагаагүй байгаа хүмүүс байгаа бол сувгаа дагаад хажууд нь байх хонхыг идэвхжүүлснээр манай дараагийн дугаарыг цаг алдалгүй хүлээн авах болно. Баярлалаа, баяртай.